Сонсгол бууралтын хэлбэрүүд гэж юу вэ? Сонсгол бууралтын өөр хэлбэрүүд байдаг. Мэдрэл мэдрэх болон дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт бий. Мэдрэл мэдрэх сонсгол бууралт нь дотор чихэнд байрлах дунгийн сормослог эсүүдийн гэмтлээс болдог. Чанга дуу чимээ болон насжилт нь мэдрэл мэдрэх сонсгол бууралт үүсэх нийтлэг шалтгаан юм. Дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт гэдэг нь гадна болон дунд чихний бүтэц үйл ажиллагаа алдагдсны улмаас үүсдэг. Мөн мэдрэл мэдрэх болон дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт нэгэн зэрэг үүсэх боломжтой. Үүнийг холимог хэлбэрийн сонсгол бууралт гэдэг юм. Хэрэв таны хоёр чихний сонсгол зэрэг буурсан бол билатерал сонсгол бууралт юм. Мөн зөвхөн нэг чихний сонсгол буурч болно. Хэрэв таны нэг чихний сонсгол буурсан дүлээрсэн бол юнилатерал сонсгол бууралт. Нэг талын дүлээрэл гэнэ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай хуудсанд нэгдээрэй.